Зохиолч Ц. Оюнбатын Амьд үлдгэсэд зохиолын өмнөх цаг үеийг харуулах зохиол буюу Амьд үлдгэсэд преквел. Энэхүү зохиолыг та бүдүүн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоор байна. Амьд үлдгэсэд преквел. Зохиолыг бичсэн Ц. Оюнбат. Дуу оруулсан Б. Оргилуулд. 17 дугаар хэсэг. Өмнө говьоос хотыг чиглэн хөдөлсөн нэг багийнхан дэндүү удаан зам хороож дундаа хэд хонжээ. Учир нь хаа сайгүй замыг эвдэж нөгшүүдөө ухаж урд талын аймгийнхны хот руу явах хөдөлгөөнийг хязгаарласан байв. Тиймээс ч тэд шорон замаар явж тойрч иргэсээр цагийг алдаж байв. Бензин дуусгана гэж гочоо хэлв. Аргагүй дээ. Хичнээн чухал зам туулж яваа. Ядаж явахад зам таарсан колонкууд бензинг болчихж хэмээн мөн өсвөлт хэлв. Одоо бид яах вэ гэж долмаг асуухад амьд байхад арга нь олдох байлгүй дээ. Машин орхиод айл руу явж моргууж үзье хэмээн гочоо хэлв. Тэр тэдэргүй хэдхэн километр яваад бензин нь бүр дуусах машинаа орхиод тэд хөдөө талыг зорин алхлаа. Тэд Дундгов аймгийн нутагт орж ирсэн байв. Азвалж тэр тех уулын бэлд 2 монгол гэр цайран харагдлаа. Цаг гаруй алхацхан айлын гадаа очжээ. Хөдөөний айл болгоны гадаанаас тосож ирдэг монгол банхар байсангүй. Морины уяан дээр морд байхгүй, хашаа хороо ойр хавд нь хоньмолын бараа сурггүй ажээ. Сэрэмжтэй байгаарай гэж хэлээд гочоо бууга бэлэн зэхэв. Мөнгөсөлд нэг гэрийн гадаа ночин хаалгыг нээх гэхэд гэр дотроос хаалгыг нэвтлэн буундуу тас хийв. Бууны суманд хинч оногдоогүй боловч сэрэмжлэн газар хэвтэцгээв. Гочоо бууга гэрийн хаалга руу чиглүүлэн "Буудха зогсоо. Бид нар цагтаа байна" гэж чангаар хашгирав. Хэсэг чимээгүй байснаа гэр дотроос нэгэн эрэхтэй хариулав. "Та нар дунд тэр мангасууд байхгүй гэдэгт яаж идэх юм? Намайг тайван орхи. Цаашаа зайл" гэж хашгирав. Юу болсныг мэдэхгүй ч бид бүгд ч бас тэдэнтэй таарсан. Бид цоо ирүүл хүмүүс. Монгол хүмүүс байна та. Хэл амааран учран ололцъя гэж гочоо хашгирав. "За яах вэ? Би өөрөө гарыг. Хаалганаас хол гараа ил харагдах зайтай зогсоорой" гэснэн хаалга ажуухан онгойж нарийнхан завсраар нь нар салхинд борлож хүрэнтсэн малчин эр болгоомжтой ийш тийш харав. Тэр гинтхэн гочоогийн бүг харснаа "Наад бууга доош нь буулга" гэж зандрав. Гочоо "Та битгий. Бид нар муу зүйл хийхгүй" гэж тайвшруулан бууны ямыг доошлоолов. Малчин эр гэрээс гарч эргэн тойрног сүрхий ажиглан тэднийг гурвуулан байгааг мэдэж авчээ. Олон хоног нүүрэндэн ус хүргээгүй гэлтэн харлаж бараандсан царайтай сэтгэл зовн нь төгшүүрлсэн байдал царайнаас нь байнга илэрнэ. "Хэрвээ дургуцахгүй бол гэрт очсоо да" гэж өнөөхөр санал тавиад төрүүлэн додогшин орлоо. Гэр дотор өдрийн гэрлийн муухан тусгал ёлтож хоймрын авдар дээр гэр бүл мормалын зураг жаазан дотор харагдана. Гэрийн эзэн хоймрын наадаг сандал дээр суулаа. "Энэ хавар тэр араатнууд бужигнол уу?" гэж гочоо болгоомжтой асуухад "Хайх тэр юм болсон. Баахан машинтай хүмүүс ирж хоноглох болсон юм. Бид танихгүй л дээ. Явуулын ус ядарч зүдрээд явж гэнэ гэж ойлгосон. Эхнэр хоолцоо хийж өгöd бид ойр зургийн юм ярьцгааж байхад ямар нэг халдвар төвчний тухай ярьцгаасан юм. Тийм халдварын голомтоос зүгтэж яваас болтоо. Нэгнийхэн царай базаахгүй байсан юм аа. Хоолцоо идэж уусны дараа ирсэн ус унтцгаахаар болсон. Тэд нэр машиндаа унтлаа гэж гарцгаав.
Эхнэр бид хоёр бас гэртээ унтаж байлаа. Хүүхдүүд минь хотод оюутан л да. Бид хоёр малан хариулж нутаг орондоо байцгаад гин. Шүн гэрийн гадна бүрээсийг ямар нэг амьтан шөргөөж зулгаагаад ах шиг байсан юм. Гэхдээ би үхэр юм болов уу гэж бодоод чимээ сонстол арай бишээ. Үе архирах чимээ гаргаж байна. Тэр үед нь чон байх гэж бодоод би ангийн буугаан бэлдээд гэрээс гарлаа. Би дөнгөж хаалгаар гартал хүн дүрстэй тэр хараад нь шууд над руу дайрсан юм. Бид дээр дор орон ноцолдож би дийлэх шинжтэй боллоо. Над руу хазах гэж тэмүүлж хүсэн. Эхнэр мэн тэр чимээнэр нь гарч ирээд юу болоод вэ гэтэл нөгөө араад нь чинь ганцхан үсэрч очоод игмнээс нь хазчихсан. Хөрхи эхнэрийн минь ингэрээс цус гоожиж байдгаар хашгирлаа. Би тэр үед буундан амжиж хүрэн үзэр ямтны толгоор нь нам буудаж алсан. Эхнэрийн гэртэн оруулж шархыг нь боож орон дээр хэвдүүлчихэд машинтай хүмүүс рүү очлоо. Цонхоор нь хараад би өстө хэрдхийн цочсон. Унтж явахт нь хараатан бүгдийг нь хороогоод эдхийг нь идэж толгойг нь тастаад сэгэлчихсэн байсан. Би эргээд гэрлөө бодож ороход л эхнэр гадаанаа гарчихсан над руу байдгаар нь чарлан нүд нь улаанаар эргэлдээ тайрсан. Би ганц тонгорч унгаад дээрээс нь хамаг чингэрийн дарчихлаа. Би ухааруулах гэж тайвшруулах гэж зөндөө үтсэн. Гэтэл миний үгийг ойлгосон шинж огтхон ч байсангүй. Улам хазах гэж үзэн шүдэн хавруулж байхдаа царай нь асар хурдан хөвсөн өөрчлөгдөхийг ойроос харсан юм да. Нүд царайг нь хараад л би дахиж хүн болохгүй гэдгийг ойлгосон. Тэгээд би буугаан толгоор нь чиглүүлж байгаад буудсан. Уржигдэрхэн болсон явдал. Машинтай хүмүүсийн сэг болон бүгдийг тэр хол байдаг жалга руу аваачаад хайчихсан. Дахиад сэргээ дайрчихгүй гэж хайдаагаад байсан юм. Хөөрхий ихнэр минь л тэдний балгаар надад хороолгочихлоо. Гэж малчин эр хоолын зангирэн ойлава. Үргэлжлүүлэн би хүүхдүүдтэй одоо юу гэж хэлэх вэ? Миний гар цусаар бохирдсон гэж өнөөхөр гонигтайгаар хэллээ. Та сэтгэлээ тайван байлгаарай. Өөр арга байгаагүй гэдгийг ойлгож байна. Тэдний хэмжлэх арга одоогор байхгүй гэж дулмаа хэлв. Та нар хаанаас хааг хурж явуулс үлээ гэж малчин эр асуухад өмнө говоос хот руу явж байгаа юм. Өмнө говьд энэ халдвар их хэмжээгээр тархсан. Тиймээс хот руу зүгтэж явна. Та бидэнтэй зүг явахгүй мó? Гэж гочоо асуув. Би явах болоогүй. Хөгшин аав ээж минь эндээс хэдэн километрийн зайд бай. Тэр хоёр дээр очие гэж бодож байгаа. Хэмээн малчин эр хариулв. Танаас нэг зүйл гуйх гээд бидний машин бензингүй болсон. Унаа тэрэг морь асах гэж ийшээ ирсэн юм. Тэр шөнийн өмнөөс хойш хэдэн малан хаа яваг мэдэх болсон. Адуу хаан ч юм мэдэхгүй. Харин өнөө машинтай хүмүүсийн бензинийг та нар шалгаад авахыг бод гэж малчин эр хэлв. Тэд ч зөвшөөрч гожоо мөнгөсөлд хоёр жалгыг чиглэн бензин уухаар канистр савууд барин алхацгаав. Жалга руу ойрдохын төдийд илжирч өмхирсэн хүүрийн үнэр хангалж тэд өөрийн мэдлгүй ам хамраа дардсгаав. Машины дотор тал нэлен хүйдийн цус магаар дүүрч тасарсан толгойч харагдаж байв. Малчин эр харин эхнэрийнхэн цогцсыг нүхэнд болж толгой дээр нь чулуу босгожээ. Машины бензин харин овоо их байсан тул тэд баярлан каниструудаа дүүргэж авлаа. Тэд цагийн дараа гэхэд машиндан сууж хөдлөхөд бэлэн болжээ. Малчин эр тэднийг үдэж гаргав. Та болгоомжтой угаарай. Тэдэнд хазуулбал тэдэн шиг болно шүү гэж гочоо сануулв. Тэгнэ болгоомжтой байх болно. Аян замдаа сайн яваарай гэж малчин эр гараан даллан үдэж өглөө. Тэдний машин шороо босхон давхисаар алга болж өгөхөд малчин эрийн сэтгэл нэг л хоосрох шиг болж иржээ. За эртхэн нарны гэгээтэд газар дөхөе. Хэмээн малчин эр гэрийн гаднаа зогсоосон мотоциклын асан хөдөллөө.
Явахын өмнө гэрээсэн хэрэгтэй гэсэн зүйлүүдэн өөртөлжээ. 30 минутын дараа гэхэд тэр аав ээжийнхэн хот айлын гадаа очижээ. Гадаа нь хонь мал тайван идээшилж амар амгалан бүг хараад түүний сэтгэл төржгөлсөн тайвшрав. Гэрийн хаалгыг онгойлгоод "Хүн нэрлээ. Та хоёр минь гайгүй юу?" гэж чангаар мэдлэв. Гэсэн чи хинч хариу хэлсэнгүй. Өвгөн эмгэн хоёр тус тусын орон дээр хүнжлэн толгой дээр нөмрөн унтцгааж байв. "Аюултай болсон аав ээж. Хөрхи ихнэр минь үгүй болсон. Энд байхад аюултайч болж хүмүүс хот руу зүгтцгааж байна. Бид нар ч гэсэн явцгаая" хэмээн ам хөөрээгүй дуржиг нолов. Гэсэн ч түнд хариу хэлсэнгүй. "Та хоёрын минь бие өвдөө юу?" гэж малчин эр орлоод өглөө. Тэр аажуухнаар хүнжлийг сөгтөл аавынх нь зэвхий саарлуулсан нүүр царай часуулан өнгөтэй нүдтэй болчихсон түүнийг харж байлаа. "Та чинь" гэж хэлхийн завдалгүй зомби малчин эрийн хоолойноос хурц шүдэрийн зуугаад авчээ. Хэрийн гадаа хоньмал тайвнаар идээшилж өвхөр гэрийн ханыг шөргөөсөн энгийн л нэг Монголын налгар өдөр байвч гэрийн модон шалан дээр цус нэлен хүйтэн асгаран нэлээж малчин эр тадгунан хөдөлж сүүлийн амьсгаахан авч байв. Зохиолч Ц. Оюнбатын Амьд үлдгэсэд зохиолын өмнөх цаг үеийг харуулах зохиол буюу Амьд үлдгэсэд преквел. Энэхүү зохиолыг та бүтэн хувилбараар